Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн амьдралд оролцоход зөв оновчтой нийгмийн хамгааллын тогтолцоо болон дэд бүтцийн хүртээмжтэй орчин бүрдүүлэх явдал чухал гэж үздэг. Холбогдох хууль стандартын хэрэгжилтэд хангалтгүй байгаа нь дэд бүтцийн хүртээмжтэй орчныг бүрдүүлэх талаар шийдвэр гаргагчид төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Иймд хүртээмжтэй орчны талаарх нийгмийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого үйл ажиллагаанд тусгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бий болгох хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ховд аймгийн стандарттай ховд хөтөлбөртэй уялдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага нийгмийн үйлчилгээний байгууллагуудад хүртээмжийн үнэлгээ хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага бий болгох. Үйлчилгээг нь сайжруулах зорилгоор хүн бүрт ээлтэй хүртээмжтэй ховд аяныг зарлан амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрх аяны хүрээнд аймгийн засаг даргын захирамжаар дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилон 2022 оны 4 сараас эхлэн аж ахуйн нэгж албан байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн амьдралд оролцоход дэд бүтцийн хүртээмжтэй орчинг бүрдүүлж чадаж байгаа хэсэгт судалгаа хийн 48 байгууллагыг хамруулсан байна. За аймгийн засаг даргын захирамжаар батлагдсан хүн бүрт ээлтэй хүртээмжтэй ховд аян маань ихсэн байгаа. За энэхүү аянтай холбоотойгоор ажлын хэсэг гарч 4 сараас хойш ажиллаж байна. За энэ хугацаанд бид бүхэн аймгийн төвийн нийт 48 байгууллагаар хүртээмжийн үнэлгээг хийж ажиллаа. За энэхүү 48 байгууллагыг хүртээмжийн үнэлгээ хийхэд нийтлэг асуудлууд маань юу байсан бэ гэхээр зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн чухал нэг асуудал маань одоо налуу зам байдаг. За тэрэгнэстэй иргэн, за бусад одоо настай иргэд тийм ээ жирэмсэн хүмүүс маань явхад одоо хамгийн чухал хэрэгсэл болох одоо налуу замын асуудал маань нэлээд бол хүнд асуудал болж гарч ирж байна. За түүний дараа байгууллагуудын одоо ариун цэврийн өрөө, за тэгээд хаалганы босго, за давхар хаалганы татах тэр одоо хүч гэсэн одоо иймэрхүү асуудлууд бол мэрсээр байсаар байна. Тэгээд 48 байгууллагаас одоогийн байдлаар нийт 39 байгууллагын тайлан бичгтээд бид нар холбогдох байгууллагууд нь тайланд одоо ийм зөвлөмжийг өгөөд явж байна. Өнөөдөр эхлэл бид нар одоо ингээд татврын хэлтс, за хөдөлмөр халамж үйлчилгээний газар, за спортын одоо энэ ордон дээр ирж бид нар ингээд удирдлагуудаа уулзаж мэдээлэл өгөө явж байна. За эдгээр байгууллагуудаас одоогийн байдлаар хамгийн өндөр нь одоо хөдөлмөр халамж үйлчилгээний газар буюу 79.5% үнэлэгдсэн бол хамгийн бага нь одоо 33% үнэлэгдсэн байх одоо ийм тайл нь бол гарч байгаа. Тэгээд бид нар энэ 7 өнөختөө багтаагаад үлдсэн байгууллагуудынхаа тайлан гаргаж 48 байгууллагынхаа одоо дунджаар одоо Ховд аймгийн хэр зэрэг хүн бүрт ээлтэй ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэр зэрэг хүртээмжтэй байгууллага аймаг байгаа гэж бид нар ингэж гаргахаар ажиллаж байгаа. Тухайн байгууллагууд маань тайлангаасаа харж агаад одоо болохгүй байгаа стандарт бус байгаа асуудлуудаа одоо энэ засвар үйлчлэгтэй холбогдуулаад сайжруулах, өөрчлөх, за эргээд 11 сард 2 дахь үнэлгээ хийхэд хэр зэрэг одоо өөрчлөлтөөс нь одоо үндэслэн бас байгууллагуудыг урамшуулах, дүгнэх одоо ийм ажил хийгдэх байгаа. Тиймээс байгууллагууд маань одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй байгууллага болохын тулд өөрсдөө тодорхой хэмжээний бас засвар үйлчлэгээ хийж энэхүү аянд бас идэвхтэй оролцохыг уриалж байна. Дарвигийн тусламжийн байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслийн дэмжлэгтэйгээр хийгдсэн хүртээмжийн үнэлгээнд хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага бий болох үйлчилгээг 79.5% гүйцэтгэсэн үнэлгээгээр хамгийн өндөр оног авсан бол хамгийн бага буюу 33.3% гүйцэтгэлийн үнэлгээг буянт өрхийн эрүүл мэндийн төв авчээ. Хүртээмжийн үнэлгээний багаас үнэлгээнд хамрагдсан байгууллагуудад хүртээмжийн тайлан санал зөвлөмжийг хүргүүлэн улмаараа сайжруулалтын ажиллахыг зөвлөлөө. Ирэх 11-р сард 2 дахь шатны үнэлгээ хийгдэх бөгөөд хүн бүрт ээлтэй хүртээмжтэй байгууллагыг шалгаруулан дүгнэх юм а.